Нэр тийм байна. Манай шилэн байшин мөн байна штэ гэж намайг ашгарлаа. Урд судалт эрх эргүүлж авсан эмээ охин өөд ядрангуй нүдээр ширвэнэ. Нүд нь тойроод цагаан хүрээтэй аж. Хойн шугалдах гурван залуу зэрэгэлдээ судалт суугаа нялх хүүхэдтэй хос хамт яваа Минжмаа их чинь номингийн хилээд байгааг огт анзаарсангүй. Анаа тэрийг харалдаа манай гэр байна гэхэд чихвчээрээ хөгжим сонсон хичээлээ харж явсан Минжмаа гэрийг харж амжаагүй байтал автобус яваад өнгөрчихжээ. Минжмаа чихвчээ авч юу гэсэн бэ бяцхан минь гэхэд урам нь хохирсон намин өнгөрчлөө штэ та өөрөө хараагүй штэ манай гэрийг гэлээ. Минжмаа сая л охины яриаг анзаарсан тул юу манай гэр гэж танаа гэр бүр хол өнгөрцөн шүү дээ гэхэд надад өөр гэр байдаг гэж танд зөндөө хэлсэн мартсан юм уу? Ингээл том хүмүүс жоох хүүхдээ яриаг тоодгүй штэ. Тэнд миний нууц байгаа. Та өнөөдөр миний нууцыг хамт очиж үзэн гэсэн биз дээ гэлээ. Минжмаа бодолд оров. Юун гэр, юу нууц? Анх тэднийхийг нүүж ирсэн өдөр гудамжинд ээжтэйгээ явж байгаад тааралдахдаа номингийн харц ямар хачирхалтай санагдсныг гэнт эргэн санав. Юуны тулд энэ жаахан амтан юм л бол тэднийх рүү гүйж ирээд надад өөр гэр байгаа. Манай шилэн байшин, манай хуучин гэрт очие гэд байдаг юм бол ерөөсөө л Минжмаагаар тэр хуучин гэр гээд байгаа газар руугаа очиулах гэж л гэрлүүнд гүйдэг юм шүү. Ёстой бүү мэд гэж Минжмаа бодон автобуснаас охиныг хөтлөн болоо. Хэдийнэ тэдний ажлын гадаа ирсэн байлж л дээ. Ихтлгүүр цэргийн бөмбөр байшин харагдана хотын төвд иржээ. Тэр хоёр хэдхэн минут алхаад Минжмаагийн ажилдаг пиццаны газарт ирлээ. Бродвей гэсэн хаяг том шилэн цонхнууд номинд дэндүү танил дандаа л энд ирдэг байсан юм шиг санагдахаж. Зоогийн газрын хаалган дээр нэрээд баярлан дэвцэх охин би пиццанд дуртай. Та надад пицца авч өгнө те гэд Минжмаагийн нүүрөөд үлэн ширтлээ. За хурдан орё хоёлаа. Энд чинь анигийнх нь ажил ахгүй юу? Чамд пицца өгөлгүй ах уу гэж Минжмаа хэллээ. Тэр хоёрыг хаалгаар орвоогүй юу? Номин цонхны дэрэгдэх зүүн талаас хоёр дахь суудал руу гүйн очлоо. Тэнд нэгэн ээжгүй хоёр суун хооллож байлаа. Номин миний ширээнд хүн суусан байна гэхэд нь хувцас салхаар яарсан Минжмаа охиныг дуудан хөтөлсөөр доод давхар дахь зөөгчдийн хувцас салхи руу авч орлоо. Ханаар дүүрэн хувцсны шүгэнэттэй давчих өрөөнд орж ирээд гэрвшсэн мэт хаалганы хажууд зогсох номинг Минжмаа ширээнд суулган өнгийн харандаануудыг гаргаж ань нь хувцас салаад ажиллаа хий. Чи энд суугаад томото байгаад зураг зарчаа заа юу гэлээ. Тэгтэл менежер амгалан гэж нэр нь өөрт нь огтхон ч зохиогүй адгуу шаргуу өглөө залуу шагаснаа. Хөөе Минжээ бошоол хүлээ авалт эхлэх нь гэснээр номинг харж энэ одоо юу хөхт вэ гэлээ. Менежерээ манай дуугаан харах хөнгө болцоход гэлээ. Менежер мөрөө авчснаа юу ч хэлсэнгүй цаашаа алга болов. Минжмаа ажилдаа сайн тул дургуйцлаа ил гаргасангүй. Тэр хүүхэд өмөлөд байхгүй бол яа гэвт. Минжмаа номинд зураг зурах шин дэвтэр өгөөд галсгийн ажлын хувцас өмсөд толинд хялам хийснээ шуртгийн дэш гарлаа. Номин доод давхрын өрөөнд гав ганцаар үлдэв. Ашгүй Маша хамт байгаа нь яамаа да. Маша би энд дандаа ирдэг байснаа санаж байна. Гэхдээ энэ өрөөнд орж үзээгүй л дээ. Тийм үү? Чи хинтээ ирдэг байсан гэж? Ээжтэйгээ л ахгүй юу? Ээжтэйгээ л их ирдэг байсан гэж санагдчихэ. Гэхдээ альмаа ээж биш шүү. Чи тэгвэл тэр ээжигээ зураач би харъя. Би бас аавыгаа санаж байна. Аав ч гэсэн энд ирж исэн юм байна. Чамайг ч бас зурнаа. Номин зураг зорж эхэллээ. Төрөөхөн автобусаар дэрэгдүүр нь өнгөрдөг тэр том шилэн цонхтой улаан байшин. Гадаан зогсох аавынхаа тэг дөрүүлжин хар машин, цэнхэр өнгөтэй гулсуур, өөрийгөө бас аав ээж хоёроо зураад хэсэг юм бодож сууснаа. Бүр захт нь холхон шиг цэв цэнхрээр Машаг зурчихлаа. Энэ үед гаднаас солон галтай хоёр пиццаны газарт цувран орж ирж байлаа. Эхнэр нь төрүүлэн явсаар өнөөх цонхны хажуугийн зүүнээс хоёр дахь судалд очиж суулаа. Өмнө нь хоолсон ээжгүй хоёрын үлдээс нь таваг аягыг хурааж амжаагүй байсан Минжмаа яаран очиж ширээн дэрхийг хамангаа өнөөх хоёрын зүг илтгэн инээх хэллээ. Сайн бацгаана уу? Уух юмаа цах уу?
Алтай iPad оролдох зур капучино цаглаа. Харин Солонго ананасны жуус гэлээ. Нөхөр нь гэргийнхээ зүг хялам хийснэ. Дэлгэц рүүгээ тонгоох зур. Чи кофе уухгүй мө? Гэхэд Солонго толгоос ихсрэв. Хоорондоо хэрэлцсэн юм шиг таг дуугүй дүнсэх гос Минжмад нэг л сонин санагдсан ч за гэд хоолны цэс ширээн дээр нь тавиад ирэхлээ. Энэ их ч нэг л харсан хүн шиг санагдаад байсан чинь эртүүд энэ ширээнд ганцаараа сууж бицаагаа идэлгүй орхиод гарсан их ч мөн биш тий. Харц нь ямар гонигтай юм бэ? Дандаа л юм байх юм. Нэг гоё хуцтай хүмүүс. Хоёлоо говийн пальто өмсч гисэн. Ямар ч гоё гуталтай юм. Тэд ийм баян хүмүүс байж яагаад дандаа ийм гонигийн завлантай явдаг юм болоо гэж гайхшрал төрсөөр тавиуртай аяр тавгийг хурааж зүг мохрын нэгэн ширээний захиалгыг хүргэж өг. Алтай iPad-ын дэлгэцэн дээр шинээр зураг төслийг хийж дуусж байгаа орон сууцны хотхны зургийг гарган их нэртэй үзүүлэхтэй. Солонго хараа ямар хөө болж гэж асуулаа. Солонгод өмнө нөхөр нь бус харин урт сормосоо дэрүүлзүүлэн сониж харцаар өөдөөс нь ширтэх хүүхэлдэй шиг тас хар гэцэгтэй хөөхөн охин сууж байгаа юм шиг төсөөлөл байлаа. Тийхүү бодол дурсамжинд умбад суусан Солонго цочихдоо шилээ аяхтаа жүүсээ тохоогоор төлөгчхөв. Жижигхэн дугуй ширээн дээрс шилээ аях чимээтэй гихч нь унаж хагарлаа. Цааш харан компьютераар юм бичих ээж рүү очин тэртэл эргэж харахтаа ээж нь цэцэрлэгийн багш нь олж хойрно. Ширээн дээрх савтай цэцэг унж сав нь хагаран ус цацагдана. Харин энэхэн мөчөд доод давхарт зураг зурж суусан номын охин ийм төсөөлөлд автаж цааш харан компьютераар юм бичих ээжигээ олж харах шиг болжээ. Дахиад л хий юм харагдаж эхэллээ. Ээжээ гэд араас нь тэрвэрэд автал савтай цэцэг унж хаарах шиг болоод охин тэр сонин төсөөллөөсөө гинт буцаж ирлээ. Тэгээд дээшээ гарахаар ухсгийн хаалга нийтл өнөөх ууртай харцтай менежер залуу халз таарлцчихв. Жала дээшээ гарч болохгүй шүү. Игчээгээ эртэл зөвхөн наанаас сууж бай. Ойлгов гэж тэр хатуухан хэлв. За гэж охин хэлээд буцаж өрөөндөө орхоос өөр аргагүй болжээ. Хэрв номин дээд давхарт гарах юм бол энэ ууртай харцтай ах Минжма хичээн загнаж магтгүй шүү дээ. Мэдлээ. Менежер гэдэг чинь дарга юм бэ шүү дээ гэж охин боджээ. Солонго аяхтаа шүүсээ унгаж хагарах чимээнэр бурхан минь гэж уулгалдлаа. За зүгээр шил хагарах сайн гэдэг шүү дээ гэж нөхрийн хэлэхэд хүүхэн жаахан уужирснаа. Өөрт нь үзүүлээд байгаад өнөөх зураг төсөл гэдгээр нь сая л нэг анхаарал хандууллаа. Оо ямар гоё юм бэ? Хэлэх юмгүй сайхан болж. Гэхдээ хүүхдийн тоглоомын талбай нь арай том байж болохгүй мó гэснээр шүүр салдлаа. Тоглоомын талбай юу? Газар нэг жижигхэн тэгэд гадаад тогтчлолт нь тусдаа шийдэлтэй маа. Хотхны барилгын зураг төслөл миний ажил шүү дээ ханаа гэж алтай хэлв. Хотхны шийдлөө мэдээж гоё л байна л да. Гэхдээ ханаа чи хаяа ч гэсэн ажлынхаа тухай биш миний тухай надад юу бодогдож юунд санаа зовж байгаа тухай ярьж иж болохгүй мó. Чи ажилласаа өөр юу ч анхаарахгүй юм гэж Солонго хэллээ. Алтай iPad-ныхаа хавцыг өвхөж эхнэрээ ноцтой ширүүн юм шиг харцаар харж. Солонго чамайг би анхаарч ч байна, анзаарч ч байна. Намайг энэ махтай гамбирт дургу гэдгийг чи мэдсээр байж яах гэж ийшээ зүтгэдгийг чинь орондоо шүн бүрэлдгийг чинь одоо хүртэл охиноо алдсан ой гашуугаа мартахгүй яваа гэж чинь намайг огт анзаардгүй гэж одоо юу. Гэхдээ үхсний хойноос хөвтгүй юм шүү. Бид амьдрах хэрэгтэй байна, Солонго. Амьдрах хэрэгтэй гэлээ. Ухаа. Ой гашууг тэгээд мартъя гэд малгай шигээ тайлаа тавьчихж болдго юм уу? Амар юм болох шиг те. Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Миний саяанагийн төрсөн өдөр гэснээ Солонго хөмхийгөө зоож мөрөн чичирчээснаа бөөн нулимс бөмбөрүүлж гарлаа. Тийм ээ.
Чи пиццаг махтай гамбар гэж хэлдэг. Гэтэл миний охины хамгийн дуртай хоол нь пицца байсан гэд дахин уйллаа. Шил тойл болсон энэ хүү зоогийн газар цэвэр цэмцгэр хувцалсан түн шиг залуу дагуулж яваа гэргийгээ уйлуулад суух нь ямар ойлог байх вэ? Алтаа ийш тийш сэлбэлзэн их л санаа зовсон шинжтэй харснаа эхнэрийнхээ мөрийг илбэж за солонгоо хайраа тайвшралтаа. Юу миний Саяна миний охин гэж. Саяна миний охин байсан бас. Саяна манай охин байсан. Охиноо алдсандаа намайг гашууддаггүй гэж чи бодож байна уу? Газар дээрх ганц охин минь байсан шүү дээ. Миний үр үндэс байсан. Гэхдээ л хоёулаа цаашаа амьдрах хэрэгтэй үстэй гэлээ. Тэгснэ кофе жимсний шүүс хагарсан аягны үнд хүрхээр мөнгө гарган ширээн дээр тавиад эхнэрээ дагуулan шуудхан гарлаа. Тэр хоёр харих замдаа ярилцсаар Алтаа эхнэрээ Итали руу найзынхаа айлчлалаар явуулахаар ятгах дөнгөв. Зам зураас сувлд эмнэлэгт үзүүлэг гэж тасалбарын авч бэлдсэн байсан аж. Номин зурсан зургаа удаан гихч нь харж зузаан носон алчуур нөмрөн үлгэр уншиж өгдөг. Бас ногоон хормогчтой туулааныхын тухай хамтдаа шинэ үлгэр зохиож өгдөг байсан тэр ээжийнхаа тухай хэсэг төсөөлөлт автан суулаа. Тэр бол альмаа ээж нь бишээ. Огт өөр ээж байсан хэрэг байлаа. Тэгээ тэр ээж нь хайцсан бол бүүмэд машатаач тэр тухай ярмааргүй санагдан удаан сууснаас биеийн чилсэн охин босч хаалгаар сэмээрхэн шагаавал ашгүй нөгөөх ууртай царайтай менежер дарга нь харагдсангүй. Тэгэхэр нь шатаар дэшээ зоогийн танхим руу гүйлээ. Түүний ширээнд хинч байсангүй. Харин Минжма хагарсан шил цэвэрлээд зогсож байлаа. Үд хэдийнэ өнгөрч зоогийн газарт хүмүүс шингэрсэн байлаа. Номин өөрийнхөө ширээнд суунаар санагдаж тийшээ чавхтан очиход Минжма хагархаа шилийг хамаад өндөөс нэмсгэлж "Оо миний бяцхан удаж гин үү? Намаа миний доо ямар пицца идэх вэ?" гэж асуулаа. "Би юу? Ананастай бас утсан хямтай пицца авъя. Миний дуртай пицца." гэлээ Минжма. Миний дүү чинь хаваа пиццан дуртай юм байна штэ. Юу ах юм? Их чинь дүүгээд айлнаа гэлээ. Номин тунч хэрсэн хүүхэд Минжмаг нэг их мөнгөтэй хүн биш гэдгийг мэдэх тул гинт санаан зовж "Минжээ ана, таны мөнгө хүрх юм уу? Ээж пицца гүнтэй мөнгө досчих нь цалин буухаар аавна гэдгийг" гэлээ Миша. Минжма байгаа. Миний дүү ээжийнхээ мөнгийг дуусчих нь гэдгийг ойлгодог. Ямар сайн хүүхэд вэ гэлээ. Бодлого Минжма эргэж ирэхдээ хоёр зүсэм хаваа пицца түрүүн хагарсан байсан шиг өндөр шилээ аяхтай хам борхцон шүүс авчирч өгөөд охины эдгийг өхөөрдөн харж суух нь тунч таатай байлаа. "Ана, нөгөө нэг ууртай дарга менежер чинь намайг энд пицца идэж суухаар таныг загнах үедээ. Дарга менежерээ" гэд Минжма инээд алтлаа. Тэрээр үнэн сэтгэлээсээ инээхээр хацар нь хонхоож улам хөөрхөн болдгийг пицца өмглөх зураа охин сая л ажиглажээ. "Намаа чи ямар хөөрхөн юм бэ? Нэрэл тэр чинь миний дарга л да. Тэгтээ зүгээрээ дарга менежер сая гараад явцсан. Санаа зовлтгүй за." "Оо ашгүй дээ, Минжээ ана. Та эртэд надад нэг юм амласнаа санаж гэнэ үү? Төрсөн өдрийн бэлэг үлээ юу илээ?" гэд Минжма дотроо цааз тэр бэлэг нь Барби авахулах юм болов. Мөнгөөр автгүй гэл бэлэг гэдээсэн да. Юу юм бол тоо. За ориг Барби уйлж дууслаа. Гэхдээ мөнгөөр автгүй юм гэсэн л дээ. Зүгээрчгүй сони юм нэхэж мэтгэл нөхөртөө гэсэн юм бодож байтал Номин "Өнөөдөр миний төрсөн өдөр байхгүй юу? Та надад бэлгээ өгөхгүй мó?" гэлээ. Худлаа яриа л. "Тэгвэл ээж нь яагаад өглөө юу ч хэлэхгүй байсан? Ер нь алимаа ихчээс асуунаа" гэд Минжма хормогчныхаа халааснаас гар утсаа гаргалаа. Пицца өмглөн ажигчгүй сууж исэн Номин яах ихэн зургуу гараас нь уцыг булан авч ардаа нуугаад "Болохгүй. Ээжээс битээ асуу. Би танд нэг юм хэлэх үү? Миний жинхэнэ төрсөн өдрийг ээж мэдэхгүй штэ. Надад өөр нэг гэр байсан, бас өөр ээж байсан, бас өөр аав байсан.
Би тэр ээжигээ санаад байгаа юм гэснээр нүдээ цавчлахад том нулимс бөмбөрч гарлаа. Аня та намайг гэрт түргээд өгөөч. Тэр л төрсөн өдрийн бэлэг. За юу гэснээр номин зурсан зураг менежмент авчирч өглөө. 3 улаан байшин гадаан цэнхэр голсоор аав ээжийнхээ гараас хөтлсөн урт задгаа өстэй охин тэр 3-ын баруун захад ганцаар зогсох цэв цэнхрээр зурсан бас нэг охин дүрслэгджээ. Энэ манай хуучин гэр ахгүй юу? Та энэ гэрт хүргээд өгдөх үү? Тэгээд л эн чинь миний төрсөн өдрийн бэлэг болно заа юу? гэж охиныг хэлэхэд хуучин гэрт хүргээд өг гинүү? Мөн хачин хөвчөө гэж бодсноо Минжма босч хоосон тавг шилэн аягыг тавиур дээрээс өргөцөөр. За. Нэмэ чи надад нэг юм амлах уу гэж асуулаа. Юу амлах юм гэд Номон толгоогоо гэлжилгэн нүүрөөд нь харлаа. Чи энэ зураг дээрх гэртээ ганц л удаа очиод дахиж тийм юм ярьж ээжигээ гомдоохгүй гэж Аниад амлазаа. Би ээжигээ гомдоо гэж бодоогүй штэ. Зүгээр л заримдаа нөгөө ээжигээ санаад идэгий. Би яагаад тэр ээжтэйгээ байхаа болсноо мэдэхгүй байна. Гэхдээ аль ээжигээ ч гомдоомооргүй л байна. Минжма тавг хурааж өөр нэг ширээнээс захиалга авч явахдаа Номингийн тухай бодсоор л байлаа. Энэ хүүхдийг тэр газар нь аваад чад нэг санааг нь амраачихвал яадаг юм бол жаахан байхад хүссэн газараа очиж хиймээр санагдсан юмаа хийж чадахгүй бас авмаар санагдсан юмаа авч болохгүй хүний эрхэнд байх ямар хэцүү байдаг үлээ дээ. Баг байхад ээж хөдөө эмээгэнд галаа бит хоёрыг орхичоод нэг удаа хотод семинарт явхад ямар хэцүү байлаа да ээжигээ санаад л ээжтэй очимоор санагдаад л хотын машинд суугаад ээжтэй очихыг зөндөө их хүсдэгсэн. Тэгээд би том болоод заавал хүүхдийн хүслийг биелүүлдэг том хүн болно доо гэж өөртөө амлдаг байсан да. Энэ жаахан амьтанд нэг л учиртай болоод л юм ярьж байгаа ч юм бэлүү гэсэн бодол тархинаас нь гарч өгөхгүй ээжээ. Минжма энэ өдөр менежер амгалангаас чөлөө гуйлаа. Өдрийн захиалгатай байсан байгууллагын хүлээн авалтанд Минжма 2 ч хүний ажлыг хийсэн. Ер нь хагас өдрөөр ажилдагч маш сайн зөөгч тул манерын удаа чөлөө өгөхөс татгалцсангүй. Минжма дахиж чөлөө гоохгүй шүү. Бас хүүхэд битээ ажил руу авчраарай. За менежер ойлголоо. Минжма галаадаа өгөх зүсэн бэлуу хийсэн цаасан ут барьсаар ирээд Номин хуцлаа. Оройдоо зүсэн бэлуу хэрчим хөрсөн байц аваад очихоор дүүн баярлан амаа олохгүй иддэг аж. Гадаа наран жаргаж тэнгэр муухаран цас хаялж эхлэв. Ашгүй автобус хүн цөөтэй байлаа. Номин цонхонд наалтах шахуу явсаар төгөл хотхны бараа үзэгдэнгүүт Минжана хараач тэр байна манай хуучин гэр гэж хөөрөн сандарлаа. Тэр хоёр автобуснаас бууж хэдхэн алхам яваад нөгөө цэмцгэр хотхны гадаа иржээ. За намаа бяцхан минь энд нэрээ тэр хуучин гэр гэдэг чинь байдаг юм уу? Минжма гудамжны гэрэлд охины өдөөс харан явган суулаа. Байсан гэж хэлээд ахад харалтаа тэр миний цэнхэр голсуур байна. Тэнд миний нууц байгаа. Наашир гэд охин Минжмагийн гараас чангаасаар хашаар варлаа. Голсуурын хажуудах түшигтэй сандал дээр бүрх малгайтай эмээ салхилд суугаа харагдана. Хизээч хүлээ нэгэн удаа Номин энэ л голсуураар голсож ахад ээж нь энэ эмээгийн сууж байгаа сандал дээр суугаад сэтгүүл уншин инээмсэглэж байсан ч юм шиг бодол орж ирлээ. Саяана миний охин унваа. Болгоомжтой гулгаарай гэсэн үг гинт толгойд нь орж ирлээ. Хүй, Саяна гэж миний нэр юм бах та гэж гайхшрах охин хашааны чанх гол дунд байх 101 гэсэн тоотой байшингийн шилэн орц руу гүйлээ. Минжана наашир. Минжмагийн яах гэж энд ирснээ мэдгээ байж хөлн хөшчих шиг боллоо. Би ямар тэнэг юм бэ? Яах гэж ингэж энэ жоох хүүхд дагуулсан явж байгаа юм бэл болоо. Бурхан минь. Одоо энэ хүүхд ямар гэж айл руу ордох юм бол би тэр хүмүүст юугаа хэлнэ хэмээн эргэлзэж тэнэгэлцэндээ хөл нь шаасан гац шиг хөшч өглөө. Наашралтаа аня. Манайх нэг давхарт байдгийн. Наашир хаалган хавхаар бас хонхон шуу шиг дугардгийн гэд Номин түүнийг дуудаж байснаа төрүүлээд орц руугаа гүйчихлээ. Минжма аргагүй ирэхэд хойноос нь орц руу орлоо. Шил тойл болсон гоц цэвэрхэн байраач. Давхартаа хоёрхан айлтаагаад Номин 22 номерын тас харах хаалганы өмнө зогсож байлаа.
Тэр дээр байх хонхонд нуруу нөхөхгүй учраас Минжмаг хүлээж байсан тэр аж. Цат өрсөн хэрэг нэгэн тал ирснээс хойш нэг юм цохоогод хэлчихье гэж дотроо сэтгэл шулуутсан Минжма хаалганы хонхыг дартал яг л ойн шувууж иргэх мэт дуугарлаа. Ээжээ гэж зүрхээ даран яа ингэж цачих гэж хэмээн Минжма хэлв. Яг энэ агшинд алтаа дөнгөж гэртээ ирээд ажлын өрөөнд орж шинэ хотгоны цаасан загвараа янзалж байтал солонго орж ирэн нөхрийнхөө бүтээлийг хамтдаа харан зогсож байв. Тэгтэл хүүхдийн чихэнд хаалганых нь хонх жингэнэх шиг болоход сэртгээгээд явчихв. Хүү яана хонх дугруу да гэхэд дөнгөж хийж дуусгасан загвараа янзлан тэрэндээ сэтгэл зүрх сүнсээ өгсөн мэт хичээнгүлэн тонголцож байсан алтай мөрөө хавчив. Түүнд юу ч дуулдаг байж. Юу ч дуураагүй штэ. Үгүй яа харахгүй л хонх дуурах шиг болсон штэ. Алтай ихнэрээ хөтлөн хаалгаар очиж түлхүүрд нээлээ. Хин ч байсангүй. Солонго. Сони юм бэ. Яг л хонх дарах шиг болсон доо. Гэт том хүмүүст үдсэн харснаа итгүүлэх гэж байгаа хүүхэд шиг яахаа мэдхгүй гайхшран зогсоход нөхөр нь хинж байхгүй л байгаа үсттэй. Би лав юу ч сонсоогүйдэг. Чи ойр сэтгэл зүйчтэйгээ уулзсан юм уу? гэж асуухтаа залхаж төвөгшөөснөө нууж ядан байх мэт солонгод санагдахад хөнгөн санаа алдаад хаалгаад өгчлээ. Очоогүй. Дахиж тийшээ очимооргүй байна. Чи намайг мэдрэлээ өвчтөн амтан гэж бодоод байдгийн биш үсттэй. За тэгж батсан унаалга чамд санаа тавьсандаа л тэгж хэллээ. Битээ хэрүүл гуугаад байчи гэд алтаа ажлын өрөөнд орж хаалгын тас хийдэл хаажээ. Минжма тэр хар хаалганы цаана хэн байгаа бол гэхээс сэтгэл түгшиж зогсдол хинч тайлсангүй тул зориг орж хонхын дахин нэг дарлаа. Халуун орны ой шувууж иргэх шиг дуу цуурайцсан ч төрүүчийнхээс арай л намдуухан дуурах шиг санагдав. Минжмагийн царайлууд тормолцсон ширтэж хүлээхийн төгшөөрт автсан номын охин урвайгаад л явчихлаа. За харж гин үү? Энэ айлт хинч байхгүй байна. Гүүдээ манай ээж намайг хүлээсээр л байгаа гэж Маша надад хэлсэн штэ. Юу Маша? Яга миний найз. Миний зорсон зураг дээр нэг цэнхэр охин байсныг санаж гин үү? Тийм тэр чин Маша юм уу? Тэр чин тэгээд хаана байгаа? Маша надаас өөр хинт ч харагддаггүй ойлгов. Минжана хойлоо жаахан хүлээдэх үү? Үгүй ээ. Одоо орой олчихлаа хойлоо явъя. Анин чамд амлсандаа хүрсэн шүү. Намаа ойлгосноо? Одоо миний дүү аниг хавганд ор. Тэгээд ч энэ айлынхын ирүүл хойлоо юу гэж хэлдэг юм? Битээрийг хулгайч гэж бодсон шүү. Гэсээр Минжма охиныг хөтлөн гарахдаа орцны том гэгчийн таланд хялам хийгээд авлаа. Яа, миний мэдрэл ер нь эрүүл байдаг байгаа да. Айлын жаахан хүүхдийг элдвийн дэмий юм ярьсны төлөө өгөнд нь итгэчихсэн танихгүй айлын хаалга самартаад л зогсож идэг Минжма минь гэж бодож байлаа. Миний гарыг тавь гэж номын хэлэхэд Минжма охины гараас дэндүү чанга зорчихсан явснаа мэдэж тавилаа. Охин гусуурын зүггүйн очиж доогор нараад хаалга болов. Тэр хоёрыг түрүүхэн хашаанд орж ирэхэд байсан бүрх малгайтай насжуу эмэгтэй өнөөх сандал дээр ихэмсгээр сууж байгаа л харагдлаа. Дулаахан тогтуухан орой. Цагаан гэгэж тасраагүй. Тэгэд ч хотгоны доторх гэрэлтүүлэг тал талаас гэрэлтэн өдөр мэт тунж сайхан саруулхан байхаж. Бор ягаан бүрх малгай тим өнгийн их л сайхан арьсан готалтай хэрэгсдэг хүрэн өмссөн тэр эмгэн чихэндээ хар сувтай эмэг зөөсөн их л үнэтэй бололтой гялцаж харагдана. Сайн байна уу эмээ? Сайн байна уу хүүхэ? Минжма эмэгний хажууханд цэргүүхэн сууснаа. Үгээ зөөж ядан. Танаас нэг юм асуух гэсэн гэлээ. За тэгээд асуудаа хүүхэ гэдэг эмгэн Минжмаг хөлөөс толгой хүртэл нь сонжсон болгоомжлсон харцаар хялам хийлээ. Хотын настаачууд их маягтай байдаг. Эмээг илээгээд уурлах юм билүү? Ийм ганган үнийг гэсэн бодол орж ирэхэд Минжма эмээг гэхэ болж ихчээ. Энэ орцны 22 тоотод ямар айл байдгийм бол гэж болгоомжтой гэгч нь асуухтаа аль болохоор ийдэгхэн боловсон дуугарлаа.
За яах нь хүмүн? Эзгүй айл амтан бүртгээд үгүй их чи айл ирсэн юм аа. Тэр охин шиг хүүхэдтэй айл урд нь 22 татд байсан болов их чи? Гэт Минжмаа гулсуурын зүг догхоход номин гулсуурын доороос болтолцох нь үзэгдлээ. Мэдгүй. За баярлалаа. Эмгэн дуугарсангүй. За номоо хоёлаа явъя. Айлаа дараа олъё тэхүү гэж Минжмаа зориуд өнөөх их хэмсэг эмгэнд дуултахаар хэлээд охиныг хөтлөн хотхны ширмэн хашаанаас гарлаа. Автобусанд орж буланд сууж аваад Минжмаа охинд дахин шилэн байшин өөр ээж аавын тухай ярихаа болохыг шаардлаа. Их чинь чамд амласнаа биелүүллээ шүү дээ. Жахан хүүхдээ үгийг том хүн сонсдгоо гэдгийг мэддэг болохоор л чамааг энд авчирсан ойлгоо. Одоо илтүү юм ярихаа болоорой. За юу гэхэд номин автобусны цонхорж ирэлцэх гэр байшингуудыг гөлрөн таг дугаас явсаар Минжмааг яриагаад дуусгахад Минжи ихчээ би худлаа яриаггүй штэ. Манайх хар хаалгатай бас хонхон шувуу шиг дуурдаг гэж би үнэл хэлсэн байгаа зү. Та намайг хуучин гэртээ очсныг ээжэд хэлж болохгүй шүү. За юу гуйж ийн гэлээ. Минжмад хэлэхгүй голцсонгүй тэр хоёрын буух буудалд автобус хэдийнэ ирсэн байлаа. Минжма буудлын харилцаа хүнсний дэлгүүрээр орж угаалгын унтаг аваад гартал альмаа уцтаж байв. Альмаагч уу. Намаа томато сайн байсан. Та санаа зовлтгүй. Бит хоёр хашаалуугаа орж явна гэж Минжма илтгэлээ. Минжма харж ирээд хувцас угаан гэр орны ар сар ажил хийсээр номин хэсэгтээ анзаарсангүй. Охин их л томато зураг зурсаар л суугаач. Ширээгээ цэгцлэнгээ зорсон зургийг хальт харуул бас л өнөөх том байшин аав ээжийнхээ машин тэргийг өөрийгөө зурж суухаагаад зураг бүхэн дээр нөгөө л цэв цэнхэр охин сүнс шиг зогсож байхаж. Энэ цэнхэр охин чинь юу гэлээ? Маша гэж танд хэлсэн штэ. Анаа нь харин сайн ойлгоогүй маа. Энэ тэгэд хүү юм уу? Миний найз юм чинь хүн л ээж таарна штэ. Тийм үү? Тэгэд Маша хаана байх вэ? Би танд хэлсэн. Маша ганцхан надад харагддаг. Ганцхан надтай л уулзаж ярилцдаг найз ахгүй юу? Ойлгосноо? Минжмаа түүнээс цааш охиныг шалгах завдалж гарсангүй. Галаа ороод ирлээ. Дүүдээ цай өгчөөд намаа унтаад өгчээ. Уцанчгүй хатгүй альмаа хоёр охиноо авахар хамт орж ирлээ. Аав нь охиноо унтаагаар нь тэрсээр гарахад Минжмаа альмаад цай аягалж өг. Их чинь яарч л байна гэсэн атал бүсгүй сууж аягалж өгсөн цайг нь очилж бодлогошрон суухаж. Та ажилласаа яваа байлгүй дээ. Хайлма гэдэгч. За баярлалаа. Мэд уу юм жаахан юм байж ямар сайхан цай чанга юм дээ гэд альмаа хоосон аяга ширээн дээр тавьж солихын нэмсгэлснээ гарч чадав. Өдөр номин бит хоёрын хаагур явсныг мэдвэл альмаа их жаах байсан бол тоо. Энэ номин нэр үнэхээр сонио хөхт юм. Барин тавин сони мэрнэ. Тэр очиг эдсэн газарт нь аваачвал сэтгэл нь тайдах юм болоо гэж бодсон минь арай бурууцсан юм биш байгаа. Тэр Маша гэдэг нь бас юу юм болоо гэж бодсоор Минжма харъя бүрээ дунд бүртэлцэн хашаанаас нь гарч яваа альмаагийн хойноос цонхоор алж зогслоо. За ингээд Улаанбаатар туужийн 7 дугаар хэсэг төгслөө. Дараагийн хэсэг хүртэл баяртай.